болохоор 800 жилийн настай мод байна. Залбираад энергийг авал. Бид нар ийм гоё гид дээр байна. Өнөөдөр гадаа айгу гоё өдөр байна. Ойтогийн эхний өдөр. Өглөө 6 цагаас Токиогоос нисээд энд 8 цагт ирсэн байгаа. Тэгээ манай дүүгийн багш нь бид нарыг тосцсон ингээд гоё газар үзүүлээд байж гин. Одоо манай дүүгийн багшийнх нь гэрлөөс Япон айлд очих гэж. За энэ ингээд өөрийнхөө гарч ирсэн азийн юм. Уйж байна. Бурханд. Өөр юм би. Оо штий. Ой яна. Оо. 100円か1000円ぐらい。 ингээд нөгөө юм нөөц. Дандаа 0 нь ийм байх юм тий. Лоны минь за өнөөдөр Ойтод дүүгийн дээрсний 2 дахь өдөр болж байна. Тэг бид нар өөр хот руу явах гад байж байна. Бид нар яг одоо ийм гоё уулан дээр ирсэн байна. Яг тэнд одоо хот байна гэсэн. Тийм гоё манантай гадаа айгуу сэрхэн байна. Ногоон пив зөвхөн энэ нутагт л байдаг пив юм уу? Ээж дахиад хэлдээ Монгол юу гинэ? Монгол бодог гинэ. Оо яс хөөх юм бэ хараач тий. Энэ хоёр амар гоё. Нас амар гоё ирэх чинь тий. Алина ах ууж. Зян газар ирэх чинь. Я бид нар сая нэг үзчихэд одоо яг юм уулан дээр байдаг юм гоё пиццаны газар ирсэн байжээ. Тэгээд бүр амар гоё орчин нь бүр үнэн тасархай. Яг уулан дээрээс ингээд бүр хотоо ингээд тэрсгээр нь харах юм байна. Бүгд айгуу гоё кози тим мэдрэмжтэй газар байна. Тэгээ манай дүү намайг дуудсан. Пицца хийж байгааг энэ хар гинэ одоо. Бүгдээ хамтдаа харцгаая. Яа, кимоно түрээслэх гэж байна. За. Тэрнтэй 6-гийн гоё. За, энийг өмсгөө. Корений шим. これにします? За, энэ кимоно түрээслэхэд $12. $62. Тэгээ үсээ нэмэлтээр би янзлуулахаар тэр нь болохоор $15 байна. Ингээд зүуд юм уу? この着物って元の値段いくらぐらいですか？ピンキリです。ちょっと高いよ。高いですよね。浴衣はねそんなに高くないけどね。着物はねやっぱね。Mas телефон шууд дээр үеийнх нь жинхэнэ өөрөөх нь баячууд баян гэдэг харуулсан гэдэг.
長いのから短いのまでいっぱいいる。そうですね。長いか。黒があったんだけど。 Өнгөцөө юм дэвүүр авлаа. За бид нар сая баахан 6 авах гэж одоо ингээд ийм гоё кофе мачаны газар ирсэн. Юм авах гэж уух гэж. Зөндөө гоё гоё юмнууд үйд юм байна. Одоо энэ мача айскримыг try хийх гэж байна. Байна. Одоо подкаст нэг чи сургуулаа танилцуулна шүү дээ. Зөндөө олон хүмүүс үзэн заяа би чамд одоо микрофоноо өгнө. За ингээд дүүгийнхэн сургууль дээр ээжтэйгээ хамт ирсэн. Үнэхээр гоё байна. Тэгээд манай дүүгийн 10 жилийн багш нь ингээд бүр манай дүүтэй амар тотон алцсан. Яг л ээжийнх нь энд ингээд хайрлж халамжилж өсгдөг. Өчигдөр бид нарыг машинаараа тосоод ингээд бүр гэртээ Япон айлд хүртэл бид нар очсон. Тэгээд өнөөдөр хүртэл ингээд бид нарыг бүтэн өдөржингөө дагуулад гадуур явж ийн. Ийм багш одоо шав хоёр ингэж гоё байдгийг ер нь бол хардаг. Тэгээд манай дүү чи угаасаа тийм айгу мундаг хүүхд тахгүй юу. Тэгээд хүний хайрыг татсан. Тэгээ ингээд бүх хүмүүст ингээд хайрлуулад ингээд явж байгаад нас дүүдээ маш их баяртай байна. Сайн байцгаана. Энэ бол миний одоо сурч байгаа BPU буюу Rhythmic Asia Taihei даяар. Би бол Японд 3 жилийн өмнө анх ахлах сургуулийнхаа Японоор бол 2 дугаар анги 11 дугаар ангиас дахиад сурсан. Тэгээд энэ сургуульд ороход бол юм айгу амархан. Тэгээ нэг энэ чи хэдэн үеийн тэтгэлэгтэй лээ одоо? Би одоо яг талын л авсан. Тэгээд Японоос ирээ ороход юу дүн айгу хэцүү байдаг. Манай монголчин тэгээд 10 жилийнхэн гайгүй багштай хэлээд ч дүнгээ гайгүй гаргуулчихдээ шүү дээ GP-ийг. Тэр нь болохоор Японд бүр яг байгаагаараа байдаг. Тэгээд 10 жилдээ шууд хэлээ мэдэхгүй 11 дугаар ангиас орсон болохоор жоохон Япон тэр яг хичээл түүх мөх бүх юмаа Японоор үзсэн болохоор яг хамт хөөж явах гэж айгу хэцүү байсан. Тэгээд манай сургууль уулан дээр байдаг. Гой сургуультай маа. Уул нэр өгдөг. Энэ сургууль нь дэлхийн хэдэд ордог лээ нэг энэ. Дэлхийд Аазтай ихний 1000-таа ордог. Японд үнэн үгүй юу гэдгийг мэдгүй. Манай сургуулийн яг тэр вебсайт руу ороод шалгуул Японд public private гэх хоёр төрлийн сургууль байдаг. Улсын болон хувийн сургууль. Хувийн сургуулиуд нь болохоор арай ороход амархан. Гэхдээ төлбөр нь арай өндөр. Тэгээд улсын сургууль болохоор маш хэцүү. Яг тэр улсын сургуулийн зөвхөн өөрийнх нь шалгалт гэж байдаг. Яг манай сургууль бол хувийн сургууль дундаа Японд ихний 5 тэгээ бичсэн байсан ямар ч байсан вебсайтн дээр. Энэ сургуулийн гол онцлог нь юугаараа ялгаатай вэ гэхээр одоо Beppu буюу Японд номер 1-т орохоор дэлхийд номер 2-т орохоор халуун аршаантай хот. Тийшээ харуул ингээд утаа шиг ингээд манай Монгол ингээд зуухны утаа гэдэг шиг энд бол ингээд халуун аршааны утаа ингээд байна. Оргилж идэг гэж байгаа. Тэгээ манай сургуулийн одоо гол үзэмжийн жимдэг хоёр нь болохоор энэ хоёр цамхаг байна. Тэгээд баруун руугаа яваад энэ болохоор манай хоол шоколад кафетери байгаа. Нэг дүү чи одоо ямар нэгэн дугуулан сект тэгээд сайн дурын ажил хийдэг тий. Би бол ер нь 7 хоногт 2-7 хоногт нэг сайн дурын ажил хийдэг. Гэтэ энэ бол миний сургуулийн ямар ч тийм CV-ийн дээр бичигдэхээргүй. Би яг өөрөө дуртай болохоор одоо өөр хот руу яваад яг хувь хүн талаасаа хийж байгаа. Түр ангиас эхэлж хийж эхэллээ. 11 дугаар ангиас энд ирээл хийсэнтэй. Тэгээд 3 дахь жилдээ болж байна. Тэгээд Японд болохоор Interact гэдэг нэг юм групп байдаг хгүй яг юм сайн дурын ажлын. Тэрэнд бол 2 гаруй жил өдөр болгон баг 7 хоногт нэг сайн дурын ажил хийдэг байсан. Японд одоо энэ сурыг гэж байгаа хүүхдүүдэд одоо үзэж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх юм бэ? Юу бус орныг бодвол хамаагүй тийм арай тийм одоо соёл уламжлал гэдэг юм нь манай Монголоос шал өөр. Жишээлбэл энд хийж болох юмыг болохгүй, тэнд хийж болдог юмыг энд хийж болохгүй гэх жишээний тэрэнд нь айгүй сайн таарад яг хэлийг бол сурах хэрэгтэй. Гэхдээ хэлийг сурахаас илүү соёлын сураад авчвал хэл нь илүү амархан юм шиг санагдав. Яг хэл сурна гэхээр соёлын сурахгүй хэлээ сурвал тэгээд ер нь нэг сонирн байдаг байхгүй юу? Гэт юу ч гэсэн соёлыг хүндэтгээд яг Японд яг яаж амьдрах уу тэр ойр тойрныхондоо хэрхэн садаа болохгүй амьдрах уу гэдэг тэр соёлоо сураад авчвал ер нь хаач явсан газар тахгүй. Хэл сурахад хэрэг хэцүү байсан бэ? Япон хэл ер нь хэл сурахад бол Япон хэл хэцүү хэл.
Хэцүү л. Тэгээд ялангуяа манай монголчуудыг жишээлбэл Хятад, Хонконг хүүхдүүд одоо JLPT гэдэг Японы хэлний яг юм хэл төвшин дотор шалгалт байдаг байхгүй юу? Тэрэн дээр ингээл ороо суухаар надаас ингээ хамаагүй муу ярьдаг нэг мэдтгүү Хонконг хүүхдүүд хамгийн сайн төвшин зүгээр ороо авчдаг байхгүй юу? Тэгээд чи яагаад тэгж байгаа юм бэ гэхээр ханз мэддэг. Ханз ч одоо Япон ханз, Хятад ханз жоох өөр ч гэсэн ер нь бол тэгээд хараад юу Хятад хүн хараад утгыг нь ойлгодог. Энэ юу иймэрхүү юм ярьж байна. Тэгээд Монгол буюу одоо тийм ханз ашигладаггүй орны хүүхдүүд болохоор одоо listening сонсголынхан дээр юугаар айгүй одоо авч шалгалтандаа тэнцэх магадaltaй байдаг. Тэгээд ер нь бол өдөр болгон би ярьдаг байсан. Тэгээд аним үзээд одоо Netflix-ээс Япон сабтайтлтай Японы тийм хадмал орчуулгатай аним үзээд тэрийг өглөө болгоо үзчихэд бүх одоо үгийг бичиж аваад хүрчлэн би яг нэг аним 3-4 удаа үзчихсэн байхгүй Death Note гэдэг аним. Тэрийг 3-4 удаа үзээд бүгдийг бичиж авангуутлаа Япон хүн дээр очиод багштайгаа ярьдаг байсан юм. Одоо жишээлбэл одоо тийм сурсан шууд шинэ өгөө шууд очиод ашигладаг. Зөв шууд за би энийг ашиглана гэдэг өдөрт нэг 7-8 үг заавал ашигладаг байсан. Тэгээд одоо анагийн дүүгийн ичээ хэлнэ бүр үнэхээр төгс болсон тий. За тэгээд та миний ахлах сургуулийн багш одоо би багш нартайгаа амар сайн ойрхон байгаа. Тэгээд манай багшаас юу Японы интервью аваад Японд сурж байгаа хүүхдүүдээ үзээрэй. За тэгээ. 日本語勉強して日本に来たいんだったら、じゃあパトカーみたいになりたいならアニメをよく見て、その日本語を真似してみる意味も考えてそしたら日本語がパトカーみたいに上手になると思います。OK? За яг хэлсэн нь болохоор одоо яг яаж сурмаар байна вэ гэвэл та нар Япон хэлийг яг одоо юу дуурайгаад одоо миний сая хэлсэнчлэн аним үзэнгүүтлээ тэрийг бичиж аваад туршиж үзээд Япон хүмүүсийн яг хэлж байгаа үг болон үйлдэлүүдийг дуурайгаад тэгээд тэрийг хүнтэй ашиглаж яг ярьж чадвал чиний Япон хэл сайжирна гэж. За энэ огш нь болохоор 10 хэдэн жил гадаад одоо зөндөө Япон хэлний зүгээр анхнаасаа Япон хэлний багш хийсэн маш олон оронд очиж багшлсан амар сайн багш байгаа. За багштай баярлалаа гэж одоо ингээ өнөөдрийн манай аяллыг бүх юмд хамт байгаа. Баярлалаа. Нэг асуулт байгаа юм бол ер нь багш Япон хэл заадаг уу? Аха. Би асуудаг. За баярлалаа. За баярлалаа. За 3 жилийн дараа дахиад ирнэ. За өнөөдөр Японы аяллаа 6 дахь өдөр ээж бит хоёр манай дүүгийнхаас гараад аквариум үзгээр явах гэж байна. Манай дүү болохоор өнөөдөр сайн дурын ажилттай гээд багшиндаа өчигдөр бид нарыг бит хоёрыг хүргэж өчөөд багшиндаа хонохоор явсан. Тэгээд багшийнхаасаа нөгөө сайн дурын ажил нь сургууль нь ойрхон гээд тэгээд тэдний хоног яваад гэсэн. Одоо цаачаа сайн дурын ажил дээр морин хуур тоглолцоод тэрийга дуусчаад бит хоёртой уулзсан. Сэрэг хүн байна. Тэгээд ийм гоё нам гүм гадаа ээж хоёр одоо анх удаага хойлохна Японд автобусанд суух гэж байна. Манай дүү байхгүй. Ямар ч байсан энэчнээс нэг 6-7 минут алхаад нэг автобусны буудлаа гам билээ. Тэндээс автобусанд суун. За тэгээд замдаа явах гэж байна. Очиод уулзъя. $1,000 том хүмүүс $26. За ээж хоёр одоо энэ сармагчийн үзгээ байж гэн. Тэгээд өнгө цай тикет авчлаа. Ийм хөрхөн 2 тикет өгцөө. Одоо нэг машин ирээд дээшээгээ бит хоёрыг уул руу авч явна гинэ.
小麦です。小麦。これをすりつぶすと ээж 좋아. ээж сэтгэл дээрээс сонсцгоё. За ээж сармагч харж байгаа сэтгэл ямар байна? Хэлчихээ ч тийм сонирн байна. Юу сонирн байгаа? Уулаа нүртэй. Танаа хүүчин сармагчин жилдээ штэ тий. Яг хавтыг нэ. Бид хоёр гой музей явж гин үү. Манай ээж жоохон камерт гарах дурггүй би сая хүчээр микрофон шууд аман дээр нь барьчлаа. Тэгээ хамгийн гол нь яг энэ хотын бүх юмнууд нь айгүй ойрхон юм байна. Бид хоёр сая наашаа нэг манай дүүгийн гэрээс 25 минут автобусан цугаад хүрээд ирлээ. Тэгээ яг далайн хажууд яг уул уус ингээд модцтой ойрхон яг л гоё юм Монголдөө байгаа юм шиг тийм гоё мэдрэмжийг авч ийн. Гоё тийм сэнгэнсэн айгүй гоё байна. Өдөр болгоно гоё өнгөрөөж гинөө. Яг миний ард болохоор одоо ингээд ийм өндөр ой мод байна. ですよ。あ、向こう。 Хүний 8 За би тэд өөр хотод ирсэн байна. Энэ гоё. Амин бүгээр нээж боддог үстэй тий. Лоны мен би өчигдөр ийм саарал шампуу авсан. Манай ээж намайг ийм шампунаар үсээ угаа гэд миний ус одоо юм нөр нь шар болцсон байгаа байхгүй юу. Тэгээ одоо угаацгаая. Тэндээ нэг хальт харуулж гоо. Ээж өглөө ийм хол хийжээ. Бид нарт Японыг ер нь гэр хөөрхөн жижиг юм уу. Тэгээ хардаа энэ хамаг хогнуудаа ингэж ялгаж имхэлж хайдсан байна. Бүр нэг нэгээр нь ялгаад. За энэ хэсэгтээ болохоор үүд коридор нь байгаа. Нойлтой. Би та нарт нэг хальт харуулъя. За нойл нь болохоор ингээд дандаа ийм хөрхөн бидэг дээр нь халуун байд юм билээ. Ингээд жижиг нойлын өрөөнд тусдаа. За энэ болохоор ингээд байны өрөөнд манай дүү бүр амар цэвэрч хамаг юм цэвэрлэл яагаад гэвэл энэ болохоор ингээд байны өрөөнд хөрхөн жижиг. Тэнгүүтээ энэ нь болохоор ингээд тусдаа ингээд шүшүүрт ордог өрөө юм билээ. Тэнгүүтээ ингээд юм жижиг юм бас байнтай. Тэр амар хүүтэн байна. Би ямар ч гэсэн усаа халаагаад халаанчлаа. Амар хүүтэн байна. Яаж амддаг юм бэ? Тэгээд яг тийм Японы байшингууд 8 эмгэн болохоор салхи эднэр айгүй амир урд юм шиг байна. Би ч Австрал парк хүүтэн гэдсэн чинь бүр Австралиас хүүтэн байна. Тэгээд тэгтээ ингээд бүх юм айгүй хөөрхөн жижигхэн юм байна. Өнөөдөр болохоор бид нар амтны хүрээлээ орно. Тэгээд өдөр болгоно л гараал завгүй юм аваад дэлгүүр хийсэл гадуур л ингэ явж юм. Нэг ч өдөр гэртээ байсангүй. Тэгээд өнөөдөр амтны хүрээлээ орно. Тэнгүүтээ эдний хот нь халуун ашаанаараа амар алтартай гэсэн. Тэгээд халуун ашаанд бас очно. Нэг тийм тэр хитан юмнууд байна. За тэгээд би одоо үсээ угаагаад усанд орчоод уусцгаая. Ээжийнхээс энэ хамгийн гоё шүү дээ. Дахианы махта өндөртөө байцаатай. Зя өнөөдөр шинэ нэг өдөр болж байна аяллаа. Тэгээд ээж бит хоёр хоёулаа. Энд байдаг халуун ашаа онсен үзгээд ирсэн байж гэн. Манай дүүгийн гэрээс 30 минутын зайтай байд юм байна. Би та нарт өмнө хэлсэнчлээ энэ хот нөгөө нэг халуун ашаанаараа алдартай гэсэн тийшээ нь явж гин.
очиод уулзцгаая. За би яг одоо энэ халуун аршаа онсен дээр ирсэн байна. Энэ болохоор дэлхийд бас алдартай аршаануудын нэг. Яг ингээд өнгө голоо өөр ингээд юм. Яг миний ард байгаа өнгө нь болохоор одоо цэнхэр өнгөөр ингээд халуун аршаан байна. Амар гоё байхлаа. Гайхамшигтай зүйл үзлээ гоё аялж байна. За бид хоёр Африкийн амьтад үзгээд газар ирсэн байна. Ийм амьтны хүрээлэндээ. Тэгээд ийм бүх автобусанд суугаад явт юм байна. Одоо автобусаа хүлээж 1:10-аас явна гэсэн. No space. No space. Энэ болохоор ингээд ямар амьтанд ямар хоол хүн ингээд харагдчихж байгаа юм байна. Хоол нь юм уу те? Бага олон хүмүүсээс бид хоёр дээр л ирсэн байж байна ардаа. Амар гоё мэдрэмж авч ийн. Ерөөсөө өмнө ийм амьтны үргэлж орж исэн ч гэсэн ийм гоё мэдрэмжийг авч байгаагүй. Амар гоё. Тэгээ ээж дээр бүх амьтад ирж хоол идчихээн манай ээж дээр. Ой, бичлэг хийж чадсагөө. Ойшиё. За, ангaalаараа. Яна! 고전지다. 그래. 자, 맛있어. 가도 가다가 다 되지만 되네. 마마 비트 컴스. 자. За өнөөдөр миний Японд дох сүүлчийн өдөр тэгээд ээжээрээ өглөө үсээ шүлжүүлсэн. Одоо бид хоёр халуун аршаан руу явж байна. Тэгээд халуун аршаанд өнөөдөр байжгаад энэ хаваараа дэлгүүр хэсчээд тэгээд маргааш буцаад сэдээр үгээ буцнаа. Хоёр дээр нь. За өнөөдөр миний аяллаа энэ ойдад байх сүүлийн өдөр. Тэгээд ээж бит хоёр хамтдаа хамгийн сүүлийн өдрөө халуун аршаанд орё гэд энэ хотел
Секосо гэдэг газар ирсэн байна. Тэгээд ямар гоё бифтэй бит хоёр яг хоёулахнаа ордог юм халуун оршаанд. Эдийн аршаан нь болохоор зөвхөн 7 хоногт ажлын цагаар 2 өдөр л букинг хийж болдог гэсэн. Тэгээд манай дүүгийн багш нь бит хоёрт букинг хийж өгөөд ингээ гоё халуун оршаанд гоё байж байна. Гадаа энэ байгалийн амар гоё үзэсгэлэнтэй яг энэ буудлын хамгийн дээр нэг далаа руу харсан тийм оршинд орох юм лээ. Yes. За бит хоёр ансент нь ороод ирлээ. Ингээд зөвхөн 2 хүнийх бишигээ нойлн байгаа юм байна. Энд ингээд ийм бүхэн зэлдэг хэсэгтэй. Тэгээ ишигээ гараад энэ айгуу гоё далаа харагдчихээн. Ингээ халуун аршаанд суух нэ. За ээж хоёр дөнгөж сая халуун уршаанд ороод дуусчлаа. Халуун уршаанд орсны дараа хамаг би гоё ингээд тайвшраад ингээд амар гоё болчт юм элэ. Амар хүүтэн байгаа тэгсэн ч гэсэн ингээд гоё би цаанаасаа халуун орхисон. Тэгээ энэ газрууд бас амар боломжийн үнэтэй. Бит хоёр ингээд цаг ороход хүний $10 гэх монголоор нэг 20,000 төгрөгөл, австралиар $10 гэхээр 22,000 төгрөгөл болсон юм байна. Тэнгүүтээ ийм гоё зөвхөн хоёулахнаа ордог. Тэгээд амар гоё цэвэрхэн бүх юм цаанаасаа байдаг. Тэгээ ингээ хардаа саван шампунь нүртэл ингээ цаанаасаа бүх юм цаанаасаа байд юм лээ. Усандаа орчоод энэ халуун аршаанд орно. Тэгээ дээрээс нь ингээд бас бүх усанд орох хүний хэрэгцээд бүх юмнууд ингээд цаанаасаа байдаг нь амар гоё санагдлаа. Одоо бит хоёр гарах чинь. Тэгээ миний үс бас амар энэ Япон шампунуудаар угаагаад амар гоё зөөлөх айгу гоё болж байгаа. Япон юмнууд айгу таарцах шиг байлээ. Тэгээд энэ шампунь эднээс нь ямар ч байсан авцсан байгаа. Тэгээ Австралид очиод хэрэглэн гэж бодож байна. За энд Японд ингээд хоолнууд нь ингээ харахаар ингээд ийм хоол мол $5 гэ Австралиар $5 гэ байж байна. Мах болохоор ийм сонголттой байна. Энэ болохоор дахианы махнууд байна. За ишигээ яваад өхөр хойно гэд бас янз бүрийн ингээ махнууд байд юм байна. Манай дүү 2 жилийн өмнө Австралид ирэхдээ надад бэлэг болгоод кимоно авчирч ирсэн. Энэ кимоно. Тэгээ энийг ерөөсөө өмсөх боломж олдохгүй яг Японд очихоор өмсөйг бодсон юмсан баггүй юу. Тэгээд одоо өнөөдөр аяллаа сүүлийн өдөр болохоор кимоногоо өмсөөд дүүгээрээ 6 авахгүйе гэж бодож байна. Тэгээд та нартай өмсний дараа харуулъя. За энэ юу юм бэ? Дээгүүр өмсдөг нь ийм хөөрхий юм байна хартаа ээж. Зя явах чинь. За одоо би 30 минутын дараа стейшн суугаад онгоцны буудлын явах чинь. Тэгээ тэрнээсээ өмнө дүүгийнхаа ажил дээр ирээд дүүгээ нэг үнсчээд явах чинь баяртай гэж хэлээд манай дүү энэ хотелд ресепшн хийдэг. Тэгээ шөнө ажил хийсэн болохоор уулзч амжаагүй. Тэгээд газ ирээд баяртай гэж хэлжээд тэгээд явъя. За одоо дүү рүүгээ орох гэж байна. Ээж тавраа. За бабай гэж. Зэмсэ. Манай ээж намайг харах гад онгоцны буудлын тал гараад ирсэн. Сая залгаж чинь ийшээ хар гинэ. Уул нөгөө тийшгээ явах хэвээр. Одоо суун суудлынд ингээ хараа зогсож чинь үүлээд тах шиг байна. Нөлөмсөө арчаад.
Би өнөөдөр буудалтай ганцаараа байна. Тэгээд одоо цаг 8 өнгөрч байна. Тэгээд унтахаас өмнө сая миний метроны картанд мөнгө үлдсэн байсан. Тэгээд тэрийг явахаас өмнө ашиглах гад ингээд дэлгүүр ороод convenience store ороод юмнууд авсан байгаа. Тэгээд энэ юмнууд нийлээд $20 болсон аслаасаа 40,000 төгрөг болсон гэсэн. Энэ бас авсан. Тийм chicken breast япомо бааб нэг мантуухан гэсэн үсгээд юм халуун. Хоёр юм Японы биер авсан. Гэхдээ би нэгийг л ууж чадах бах. Юмнуудаа идээ. Энэ бол миний амралтын яг сүүлийн маргааш тэгэл ер нь бол миний амралтуудаар ажилдаа буцаад орно юм болохоор энэ хугацаагаа гоё өнгөрөөе гэж бодоод ингээд ганцаараа ч ихсэн жоохон junk food идээд ингээд бай гэж бодчихъя. Мантон бозон. Рамста мана. Гоймонго дараа идэ. 아니들. За өглөөний мэнд өнөөдөр миний Японоос явах өдөр байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь та нартай аяллаад зэгцлээд нэг гоё сэтгэлээ хуваалцъя гэж бодож байна. Энэ удаагийн аялал маань бүр үнэхээр гоё аялал боллоо. Хамгийн гоё нь гэвэл яг ээжтэйгээ аялсан айгуу гоё байсан. Манай ээж угаасаа яг аялахаас өмнө тэгжсэн юм. Манай нөхөр нөгөө явж чадхааргүй болоод тэгээд тэгсэн чи ээж за нөхөртөөгөө миний охин тэгээд дараа нь дахиад явна штэ. Ээжтэйгээ ер нь бол хизээч аялаа байлаа гэж хэлжсэн. Тэгээд яг тэр үгэнд ингээд амар сэтгэлд ороод за тэгээд би яг аялалтаа ингээд шинэ газар үзэхдээ одоо ингээд мэдээж нөхөртөөгөө бит хоёрч яг ингээд нэг хүн шиг болсон байгаа штэ. Тэгээд тийм болохоор нэг юм одоо гоё шинэ газар хоолнд орохдоо хүртэл ингээд нэг тийм мэдрэмж авдаг хгүй. За яг дараа ингээд нөхөртөөгөө хамт ийшээ ирж хоолнд орондоо дараа хамтдаа тэгэндээгээд тэг ингээд шинэ газар үзье гэхээр дотроо хоёлоо хамт явж үзүүд айгу гоё гэж боддог төрлийн хүн баггүй. Тэгээ нэг жоохон гүйлт юм мэдрэмжтэй. Тэгтээ тэгсэн ч гэсэн ингээд дараа угаасаа нөхөртөөгөө хамт ирнэ ингээд бит гоё ярьсан байгаа. Тэгээд нөхрөө байхгүй жоохон тийм бисэн ч гэсэн ээжтэйгээ хамтдаа өнгөрөөсөн аялал үнэхээр гоё байлаа. Тэгээ та нартай ч гэсэн хэлэхэд тэгээ ээж аавтайгаа тэгээ аялах боломж олдвол аялаараа гэж хэлмээр байна. Тэгээ манай ээж хайрцангуй нөгөө нэг нас нь гайгүй бас хөдөлгөөн нь гайгүй болохоор ингээ миний хөлбөр би чи юм амар тийм хөдөлгөөнтэй өглөөнөөс орой хүртэл ингээ гадуур явж байхгүй. Японд ч ялангуяа машин тэрнийг байхгүй. Тэгэл ер нь амар халахдаг жуулчд нь ирэхээр алхаал ер нь юмнуудаа үздэг. Тэгсэн чинь манай ээж намайг дагаад өглөө 6-7-оос эхлээл тэгэл оройны дандаа бид нар 10-11 гэж гэртээ орж ирсэн. Тэгэл өглөөнөөс орой хүртэл алхаал тэгэл дотроо тэгж бодож байхгүй. За яг ээжээгээд гоё залуу тэг яг ирч хүчтэй байгаа дээр нь аялсан айгу гоё юм байна. Нэг одоо нэг дахиад хэдэн жилийн дараа хамт аялвал мэдээж тэг настай үнэ чинь байнга ингээд наашаа цаашаа аваад явж чадахгүй шүү дээ тэгж бодсон. Тэгэд энүүгээр юу л гээд байгаа вэ гэхээр залуу байгаа дээрээ аялаараа ээж аавтайгаа бас аялж үзээрэй гэж хэлмээрэн та нартаа. Тэгээд миний лавын аяллаа гоё хамгийн гоё авч үлдсэн юм гэвэл хамгийн гол нь гоё дурсамж бүтээх байсан. Японыг бол тэрчгээр нь яг сайн яг бүх юм нь бол үзэж чадаагүй. Диснейленд эднэр бол орох боломж бол байсан. Гэхдээ нөгөө манай ээж угаасаа тэгээд ээжийг давуулаад Диснейленд эднэр дээр чи өдөржингөө нэг тоглоом дээр суух гэж 2-3 цаг очилдог гэж байгаа хгүй. Тэгээ манай ээж болохоор тойр яваад тоглочихоо ээж нэг ингээ буудал муудал хаваараа өөр тийшээ яваа бийжээ гэж тэгжсэн. Тэгээ ээжтэйгээ аялна гэж ирчээд ямар ээжигээ үлдээгээд ганцаараа ингээ Диснейленд яваад үзэлтэй нэш гэж одоод ер нь бол тиймэрхүү юмнуудаа хоошин тавиад тэгээ манай ээж угаасаа дэлгүүр хэсэг дуртай. Тэгээ Монголоос угаасаа ирж байгаа хүмүүс ч дэлгүүр хэсэг гэж боддөө штэ тэгээд дэлгүүр хэсэг тийм ер нь бол амар их шопинг хийсэн л аялал байлаа. Би ер нь аяллаар явахдаа нэг амар шопинг хийдэг байхгүй. Тэгээд энэ Япон руу явхад бол бүр үнэхээр их шопингээс одоо би ингээд 3 чимдаандаа гэрлүүгээ явах гэж байна. Тэгээ энэ удаагийн аялалаас айгүй урт аялал боллоо. Би уул нь яг өнөөдөр дүүгийнхаа одоо хотоос наашаага нисээд Сидней нисэх хонгоцсондоо суух байсаахгүй. Тэгээ яг таарах нислэг байхгүй. Тэгээ би ингээ өмнөх өдөр нэрээд яг энэ Токио ингээд ийм
хотел гээд Наритагийн онгоцны бодлын хажууд ингээ хотелд нэг өдөр ганцаараа хонсон. Уруулаа байж байгаад ганцаараа ингээд яг босон чинь жоохон муухай мэдрэмжтэйсэн. Гэхдээ нэг өдөр сайхан ганцаараа амраад авлаа. Удахгүй тэгээд Сиднейдээ буцаж очиод ажил амьдралтаа ороод завгүй амьдрал маань эхэлнэ. Завгүй өдөр болгон бид нар чинь завгүй амьдардаг. Тийм амьдралаасаа жоохон ч гэсэн нэг жилдээ нэгээс 2 удаа ингээд завсарлаг аваад ингээ гоё тарихтай оюун санаагаа гоё ингээ сэргээгээд биеэ ингээ амраагаад буцаад ажилдаа ингээ амьдралтаа орохоор илүү гоё ирч хүчтэй байдаг. Тэгээд аяллаас бити та нар маань мөнгө харамлаараа. Тэгээ мөнгө бол олтон тий цаг хугацаа бол дахиж олдохгүй. Тэгээд ийм гоё Токиогийн Японы аялалаа. Япон үнэхээр гоё ард түмэн, гоё орон байна, шинэ соёл, тэгээ уламжлалын сурлаа бүр үнэхээр сайхан ард түмэн байд юм байна, сайхан орон байд юм байна. Дэлхийн одоо өнцөг булан буурт тий амьдарч байгаа ингээ монголчуудыгаа ингээ бүх оронтой ингээ харьцуулаа үзэхээр ингээ манай монголчууд ямар мундаг юм бэ гэж бодох юм бас мэдрэмж бахархал авлаа. Тэгээд үнэхээр урт аялал болж байна. Би чинь нөхрийнхээ хажууд бараг цаас ч өргөж чадахгүй ингээ юм ерөөсөө өргөдөггүй байхгүй. Тэгээ манай хүн бүр намайг яана чи зүгээр юм уу юм 3 чимдантаа яах юм бэ гэ миний өмнөөс санаа зовоод байгаа. Тэг байхгүй байхад нь бол би бол өөрөө тэгээ юм уу өргөөд ингээ хөөрхөн яваад байгаа байхгүй. Тэгээд одоо хотелээсээ чек аут хийгээд онгоцондоо суух гэж юм. Тэгээд онгоцны бодол руу явах гэж юм. Тэмхийдээ бол Японыхоо влогийг ингээд энэ хүрээд өндөрлөө. Тэгээд влогтай минь хамтаа байсан та нартай бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд удахгүй дараагийн влогоор уулзцгаая. Бай. Тэрлээ.